За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Amnesty International-ийн тогтцоолагч тэргэл байна. За Amnesty International болохоор дэлхийн 150 оронд үйл ажиллагаа явуулдаг хүн эрхийн байгууллага. Хүн эрхийн судалгаа болон нөлөөллийн ажлыг хийдэг. За ялангуяа технологи ба хүн эрх сэдвэр яг Нью-Йоркд байршилтай технологийн богиод хүн эрхийн экспертүүдээс бүрдсэн ийм судалгааны баг бий. За энэ багийн хийсэн судалгаа дэлхийн улс орнууд хийсэн судалгаан дээр үндэслээд технологийн хүний эрхэд үзүүлж байгаа нөлөө ямар байгаа юм бэ? Яг хүний эрхийн орчинд технологи ямар үүрэгтэй юм бэ гэдгийг би Amnesty International-ийн байр суурийг товч танилцуулъя. За та бүгдийн мэдж байгаагаар бол технологи яалтчгүй бид бүгдийн одоо амьдралд зайлшгүй хэрэгтэй те технологийн хөгжил бол маш хурцтай явж байгаа. Amnesty-гийн судалгаагаар болохоор дэлхийн хүн амын талаас илүү хувь нь мэдээлэл олж авах хоорондоо харилцах зорилгоор технологиг заавалжгүй ашиглаж байна. За тэр дундаа 4 тэрбум гаруй хүн өөрийнхөө нийгэмдх байр суурийг олох, эрхээ эдлэхдээ зайлшгүй технологиг ашиглах шаардлагатай байгаа. Тэгэхээр саний хийснээр нөгөө технологи бол маш хурцтай хөгжиж байгаа. Гэтэ энэ хурцтай хөгжиж байгааг дагаад хүн төрөлхтний дунд нэг юм айдастай байгаа тийм энэ аюултай зүйл мөн үү, ашиг тустай зүйл мөн үү гэд энэ айдас бол байгаа. Гэтэл энэ айдсыг нь бас ашиглаад улс орнууд одоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хумих, эсвэл иргэний орон зайг хумихтэй яг технологийн аюулгүй байдал, захим аюулгүй байдлыг хамгаалах нэртэй хууль баталж ингэж хумж байгаа дүр зураг бас ажиглагдж байгаа. Тэгэхээр энийг хараад үзэхээр ер нь технологиг юу гэж харах хэрэгтэй юм бэ? Технологиг яг бид нар юу гэж дүрслэх юм бэ гэхээр нэг зөвөрлөл хийх юм бол одоо хоёр эртээ сэлэмтэй элдтэй одоо зөвөрлөж болно. Нэг талаасаа нөгөө хэн ашиглаж ийн яаж ашиглаж ийн гэдгээс шалтгаалаад одоо ашиг тустай байх эсвэл хор хүндүүлэлтэй байх гэдэг нь хамаарч байна гэж бод талгарч байгаа. За ялангуяа технологийн ашиг тусыг бол хүртэх нь хүний эрх мөн. За ялангуяа эдийн засаг Монгол улсын нэгдэж орсон эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад зааснаар бол технологийн одоо шинжлэх ухааны дэвшил үр дүнг ашиглах, хэрэглэх нь өөрөө хүний эрх мөн. Тухайн пактад орж ирсэн одоо нэгтэж орсон улс орнуудын хүн бүр энэ эрхийг эдлэх хэрэгтэй. Тэгэхээр технологийн үр шимийг хүртэх нь бол бидний эрх байгаад байгаа. За тэгээд цаашдаад бол бүр нөгөө хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлд гэсэндээ технологиг ашиглах ялцгүй шаардлагатай байгаад байгаа. За энэ дээр би хоёр жишээг та бүгдэд дурдъя. За эхний жишээ бол Amnesty International Польш улсад 2017 онд болсон хэлгийн маргааны үеэр яг хүний эрхийн шинжээчд болоод сэтгүүлчд нэвтрэх огт боломжгүй байсан энэ нөхцөл байдалд дөрвөшөд гацсан нөхцөл байдалд хиймэл дагуул болоод 3D технологиг ашиглаад 32 афган дөрвөгч хил дээр ямар ч одоо усгүй, хоолгүй, орон байргүй олон хоногор гацсан байгаа гэдгийг баримтжуулаад тэгэж шударга одоо хүний эрхийг шаардсан үйл ажиллагаа явуулсан байгаа. За бас дараагийн жишээ болохоор Америк нэгдсэн улсад 2021 онд 10 хоногийн дотор Amnesty International одоо интернетийг ашиглаад дэлхийд дахинаа 7000 гаруй сайн дурын ажилтнуудыг ажилуулад яг Нью-Йорк хотод хідэн царай таних камер байгаа юм. Тухайн камеруудын хідэн нөгөө одоо мэдээлэл хаашаа илгээдэг вэ гэдэг 43000 гаруй камерт ингэж үнэлгээ хийсэн байгаа. Тэгэхээр энэ үнэлгээнд дээрээ үндэслээд band scan буюу одоо царай таних технологи хүний эрхийг хангах шаардлагатай энэ дэр үнэлгээ хийх шаардлагатай гэд олон улсын компанид ажлыгаа эхлүүлсэн байна. Тэгэхээр энэ мэтчлэн одоо хүний эрхийн нөхцөл байдлыг зөрчлийг баримтжуулах, нөхцөл байдлыг сайжруулах энэ хамгаалах үйл ажиллагаа бол технологийн тусламжгүйгээр бол болохгүй бүтггүй байсан. Тэгэхээр технологиг бол ашиглах нь бол хүний эрх мөн бөгөөд нөхцөл байдлыг сайжруулахад зайлшгүй технологи шаардлагатай гэдгийг эндээс бол харж болж байна. За гэтэл саяны хэлсэнчлэн хинт технологи байгаа вэ? Хэрхэн ашиглаж ийн вэ гэдгээс шалтгаалаад маш том эрсдлүүдийг бас давхар авчирж байгаа. За хамгийн ихний жишээ бол та бүгдийн сайн мэдэх хятадх ислам шашинтай цонх буюу Шинжаа угуурдах ислам шашинтай цонхуудыг хянах, тандах, мөшгөх зорилгоор технологиг ашиглаж байгаа жишээг бол Amnesty баримтжуулсан. За яг 2017 оноос эхлээд хятадын засгийн газрын бүр автоматжуулсан тийм яг камержуулсан
орчныг бүрдүүлээд ислам шишиндээ хүмүүсийг дарлах, цөөнхийг дарлах зорилгоор ашиглаж байгаа ийм үйл ажиллагааг баримтжуулсан Amnesty International-ийн судалгаагаар бол одоогийн байдлаар 210 иргэн бол яг энэ технологиос үүдээд хоригдсон алга болсон ийм тохиолдол байгаад байгаа. За дараагийн бас нэг жишээ. Тэгэхээр энэ бол нөгөө хиний гарт байгаа буюу одоо хүний эрхийг зөрчдөг улс орнуудын засгийн газрууд технологиг хэрхэн хүний эрхийг зөрчигдөө ашиглаж байна вэ гэдэг жишээ байж болж байна. За дараагийн жишээ болохоор одоо бид бүгдийн байнгын ашигладаг Facebook, Google гэмэх технологийн одоо бүтээгдэхүүнүүд байна те. Тэгэхээр Facebook-ийн толгой компани болох Meta бол WhatsApp, Instagram, Facebook гэдээ бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа хэрэглэгдэхүүнийг бол үйлдвэрлэдэг. Бас Google бол YouTube гэдэг те. Тэгэхээр бидний байнга ашигладаг технологи энэ хоёрхан том технологийн авраг компани одоо удирдлагад ор явж байгаа. Тэгээд Amnesty International-ийн судалгаагаар болохоор яг энэ компаниудын бизнес модель нь өөрөө хүний халдшгүй байх хэрэгэд хит халтсан. Хувийн мэдээллийг хит одоо цуглуулсан, тэрэн дээрээ үндэслээд ашиг олсон одоо ийм модельтэй байна. Одоо Facebook, Google бол орлогынхоо одоо энэ төр чинь болохоор үнгүй програмууд аппликейшн тий бид нэр Facebook ашигласныханд бол огт мөнгө төлдөг. Гэтэл яаж мөнгө олоод байна вэ гэхээр бид бүгдийн хувийн мэдээллийг боловсруулалт хийж тэрэн дээрээ зориулсан зар сурталчилгааг зарах одоо ийм моделийн дагуу ашиг олдог байгаа. За дан ганц ингэж бидний халтшгүй байх хэрэгт халтгаас гадна нийгэмд байгаа одоо үзэн ядсан үг хэллэг. Ялангуяа нийгмийн гадуурхагдсан одоо бүлгүүд, нийгмийн цөөнх бүлгүүд рүү хандсан үзэн ядсан үг хэлхийг Facebook, Google болохоор илүү дэврэгдэг гэдгийг бол Amnesty баталгаажуулсан. За энэ дээр Мьянмарын Рохингя одоо бүлгийн цөөнх бүлгийн асуудлыг бас дурдж болж байна. Тэгэхээр энэ дээр бол одоогийн байдлаар Amnesty Facebook-ээс яг энэ эрхэн зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээх нөхөн төлбөр авах хариуцлагыг бол шаардж байгаа. Тэгэхээр энэ жишээнээс харж үзвэл зохицуулалт хангалтгүй байх юм бол эрх мэдэлтэй хүнд технологиг ашиглах юм бол хүний эрхийн асар том зөрчлүүдийг бас гаргах эрсдэл биднэрт тулгарсан байна гэдгийг бол харж болж байна. За технологитой холбоотой дараагийн нэг жишээ нь юу вэ гэхээр дата буюу өгөгдөлтэй холбоотой. Технологи юун дээр тулгуурч ашигладаг вэ? Технологийн гол нөгөө шатхуун нь юу вэ гэхээр дата мэдээлэл өгөгдөл байгаа тий. Гэтэл одоо бид бүгдийг ашиглаж байгаа бүх дата нь өөрөө нийгмийн шударга одоо тэгш бус байдлыг тольдож өгж байгаа гэсэн. Яг одоо бидний ашиглаж байгаа бүх дата арьс үндэс, гендертэй хөгжлийн бэрхшээлтэй хэсэг, эсвэл орлогын ялгаатай байдал гээд нийгмийн бүх тэгш бус байдлыг одоо толдож өгж байгаа гэсэн үг. За нэг жишээгээр дурдах юм бол та бүгд хиймэл оюун ухаанаар 2023 онд Amnesty судалгаа хийгээд 50000 гаруй өгөгдөлтөөр судалгаа хийхэд амжилттай цалин өндөртэй хүнийг дүрслэе гэдэг асуултыг асуухад бол дандаа эрэгтэй цагаан эрт хүнийг дүрсэлж исэн. Тэгэхээр өөрөө хэлэх юм бол бидний нөгөө нийгэмд байгаа өрөөсгөл байдал, biasтэй тэгш бус байдал бол технологи дээр эрдэл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дата өөрөө тэгш бус байдал байхаас гадна технологиос гарч байгаа үр дүн ялангуяа хиймэл оюун ухаанаас гарч ирж байгаа үр дүн өөрөө үнэн биш байгааг бол маш олон тохиолдлоор шинжилсэн. Нэг жишээ нь болохоор одоо хиймэл оюун ухаанаар одоо асуулт асуухад гей хүнд нөгөө өөрчлөх хэмжлэгээ санал болгосон тохиолдол тий хүүсээ бэлэн чиг баримж байгаа өөрчлөх хэмжлэгийг санал болгосон тохиолдол гарсан. За эсвэл ахаад нэг хиймэл оюун ухаанаас өгөгдөл өгөөд асуулт асуухад болохоор Германы Холокост буюу нөгөө хомроглон устгах үйл ажиллагаа огт бий болоогүй. Энэ бол худлаа гэдэг өгөгдөл гарсан гэх мэтлэн жишээ байгаад байгаа. Тэгэхээр угийн нөгөө дата нэгдүгээрт алдаатай, гаргаж байгаа үр дүн алдаатай байсаар байтал энийг энэ дээр тулгуурлаад хүний амьдралд шууд нөлөөлөх, хүний эрхэд шууд нөлөөлөх шийдвэрүүд гаргаж байгаа нь бол бас маш том эрсдэл гэж харж байгаа. За ялангуяа Amnesty-гийн хэлж байгаагаар болохоор технологийн ихэнх компаниуд одоо бидний гаргаж байгаа үр дүн бол neutral буюу төвийг сахисан ийм өгд үр дүн байдгаа гэдэг одоо сурталчилгааг хийдэг. Гэхдээ одоо саний хэлээд байгаа value neutral буюу ямар нэгэн biasтэй хэвшмэл ойлголт алдаагүй үр дүн гаргах технологи одоогийн байдлаар одоогийн нөхцөл байдалд боломжгүй гэж Amnesty үзэж байгаа. За тэгэхээр яг энэ алдаатай технологи дээр үндэслээд
хүний амьдралд шууд нөлөөлөх, хүний эрхэд шууд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргаж байгаа тохиолдолд ямар эрсдлийг гаргаж байгаа вэ гэдэг нэг жишээгээр тайлбарлахад Сербусын жишээ байна. За Сербус бас бол 2021 онд Дэлхийн банкны санхүүжилтээр нийгмийн халамжийн ийм цахим системийг нэвтрүүлсэн. За энэ систем нь яадаг вэ гэхээр одоо компани засгийн газарт байгаа датанууд дээр үндэслээд нийгмийн хүмүүс нийгмийн халамжийн мөнгөнд тусламж авах уу үгүй юу гэдгийг шууд автоматар шийддэг юм систем байгаа. За энэ бол 2021 онд Дэлхийн банкны санхүүжилтээр одоо хэрэгжиж эхлээд 2022 оноос эхэж хэрэгжиж эхэлсэн ийм систем байна. Энэ системийнхаа хүчинд маш олон хүний одоо хөдөлмөрийг хөнгөвчлөнө тий алдаа дутагдлыг арилгана тий тэгэхээр одоо системийн алдаа дутагдлыг арилгана гэж сурчилж байсан. Гэтэл энэ цахим бүртгэлийн системийг хэрэгжүүлж гисний дараа ямар үр дүн гарсан бэ гэхээр нийгмийн хамгийн гадуур хагцсан бүлгүүд буюу ялангуяа Сербусад байдаг Рома буюу циган бүлгүүд хамон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ядууралд улам бүр автж байгаа юм дүр зураг харагдсан. За энэ яагаад вэ гэхээр нэгдүгээрт тухайн байгаа дата нь хүний оролцоогүйгээр автоматар шийдвэр гаргадаг учраас алдаатай байх шаардлага. Алдаа басан тохиолдолд тэрийг засах боломжгүй. Дээрээс нь байгаа дата нь одоо тухайн хүн ямар нэгэн байдлаар байгууллагаас тусламж авсан ч юм уу эсвэл мөнгө дансаараа дамжуулж шилжүүлсэн гэх мэтчлэн зэрэг ийм кейсүүд дээр үндэслээд шууд нийгмийн халамжийн мөнгөн системээс хассан гэх мэтчлэн ийм тохиолдлууд гарсан байна. Тэгэхээр энэ жишээнээс бид бүгд юу гэж харж болох вэ гэхээр угийн алдаатай, угийн нөгөө biased байгаа технологи дээр үндэслэж нийгмийн үйлчилгээ, ялангуяа нийгмийн хүний эрхэд шууд үр дүнлөө үзүүлж болох энэ шийдвэрийг гаргах нь маш том эрсдлийг дагуулж байна гэдгийг харж болж байгаа. За энэ Сербийн жишээнээс бас нэг харах ёстой факт юу вэ гэхээр энэ төсөл нь өөрөө Дэлхийн банкны санхүүжилтээр бий болсон. Тэгэхээр одоо нүүбийн гишүүн байгууллагууд бол ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь хүний эрхийн нөхцөл байдлыг бууруулах байх үүрэгтэй. Гэтэл энэ системийг санхүүжүүлэхдээ Дэлхийн банк Сербусад санхүүжилт олгохдоо хүний эрхэд нөлөөлөх үнэлгээ хийсэн үү гэдэг нь бол тодорхой бус. Amnesty International 5 удаагийн асуулгыг бол Дэлхийн банкд илгээсэн. Гэтэл аль одоо хүртэл хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээ, хүний эрхэд нөлөөлөх үнэлгээ хийсэн хэсэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр нөгөө санхүүжилт олгож байгаа байгууллага ч гэсэндээ хүний эрхийн нөхцөл байдлыг анхаарах ёстой гэдгийг энэ чигнээс харж болж байна. За тэгэхээр ийм аюул эрсдлүүд байгаа тохиолдолд яг юу хийх хэрэгтэй юм бэ? Гэхээр нэгдүгээр бол Amnesty харж байгаа мэдээ зохицуулалт шаардлагатай. Яг тухайн технологиг анх дизайн хийхдээ санаачлах, төлөвлөх, зохион бүтээх, тэгээд хэрэглэж эхлэх бүх явцад хүний эрхийг хангаж байна уу? Хүний эрхийн сөрөг нөлөөлөл үзүүлж байна уу гэдгийг харах шаардлагатай гэж үзсэн. Тэр дундаа альва технологи ямар ч технологи байсан хэрэглээ нэвтрүүлэхдээ хүний эрхийн нөлөөлөх байдлын үнэлгээг заавалжгүй хийх шаардлагатай. За нөлөөлөл байдлын үнэлгээг хийхдээ нэгдүгээрт тавигдах шаардлага нэгдүгээрт бол тухайн технологиг хэрэглэж эхэлснээр нэвтрүүлснээр нөлөөлөлд өртөж болох бүх бүлгийтэй ярилцах, хэлэлцэх тэдний үзэл бодлыг сонсох шаардлагатай. За боловсролын технологи байлаа гэж бодоход тэр технологиг нэвтрүүлсээр нөлөөлөлд өртөж байгаа эцэг эхчүүд, багш нар, сурагчдын үзэл бодлыг сонсох тэдний дуу хоолойг сонсох шаардлагатай байна. Тусгах шаардлагатай байна. Мөн нэмээд иргэний нийгмийн байгууллага тухайн чиглэлээр ажилладаг хүний эрхийн байгууллагуудын бас зөвлөгөөг авах шаардлагатай гэдэг шаардлага тавьж байгаа. Хоёрдугаар гэх юм бол тухайн нөлөөллийн үнэлгээ хийх ёстойгоос гадна нөлөөллийн үнэлгээ хийх бүх үе шат ил тод байх ёстой. Ямар эрсдэл гарсан, тухайн эрсдлийг бууруулах чиглэлд ямар үйл ажиллагаа явуулсан гэдэг тэгээ ямар үр дүн гарсан гэдэг бүх нөхцөл байдал ил тод хин хийсэн гэдэг хин нөлөөллийг хийсэн, ямар байгууллага хийсэн, ямар хурдтай хийсэн гэх мэтчлэн бүх мэдээлэл ил тод байх ёстой гэдгийг бол шаардлага тавьж байгаа. За гурав дахь нь болохоор технологиг дан ганц нэвтрүүлэхээс өмнө хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийн гэдэг нь хангалтгүй. Ягаад гэвэл хэрэгжилж явах явцад нөхцөл байдал өөрчлөх боломжтой тийм учраас хүний эрхийн үнэлгээг тогтмол хийх шаардлагатай. Тухайн технологиг ашиглаж ихнээс хойш ковид цар тахалтай холбоотой гинтийн өөрчлөлт гарах нийгэмд өөрчлөлт гарсан тухайн үеийн мөч бүрт
одоо хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээгээ хийх шаардлагатай. Энэ үнэлгээгээ болвол ил тод хийх шаардлагатай гэдэг ийм агуулгыг бол ийм шаардлагыг бол хүний эрхийн үнэлгээнд бол тавьж байгаа. За тэгэхээр ер нь бол дүгнээд хэлэхэд бол технологи гэдэг бол тийм гангараа биштэй ямар нэгэн салбарын эсвэл ямар нэгэн байгууллагын бид нэр буднаас илүү урд алхаж байгаа гэдгийг харуулах юм гангараа огт бол биш. Яг зөв хэрхэн ашиглаж байна, зөв ашиглаж байна гэдгээс шалтгаалаад хүний эрхийн зөрчил үүсгэх юм том эрсдэлтэй байгаа учраас маш болгоомжтой хандах шаардлагатай. Технологиг санаачлагаас эхлүүлээд хэрэглэж эхлэх хүртэл бүх шатанд хүний эрхийн үнэлгээг буюу хүний эрхийн нөхцөл байдлыг хангах шаардлагатай гэдгийг бол хэлье. За тэгээд эцэст нь хэлэх Amnesty International болохоор яг технологитой холбоотой, хиймэл оюун ухаантай холбоотой хүний эрхийн ямар зөрчлүүд гарч ийн, улс орнууд ямар зохицуулалт хэрэгжүүлж ийн гэдэгтэй холбоотой судалгаануудыг гаргасан байгаа. Тэгэхээр энэ судалгаануудыг та бүгд бас дэлгэрэнгүй үзье гэх юм бол манай вебсайтн дээр монгол хэлээр байгаа шүү. Окей. За баярлалаа.